За Монгол улсын үндсэн хуулийн 17-гийн 3-т Монгол хүн бол өмчтэй байх хэрэгтэй. Өмч гэдэг бол захиран зарцуулах эрх нь өөрт нь бүрэн хадгалагдахыг хэлнэ. За тэгтэл одоо энэ яамдын журмууд за тэр дотор байгаа энэ зам тээврийн газрын журам баг шүү. За хүн автомашина хүнд зархлаар та заавал онцлуул гэдэг. За тэр бол үндсэн хууль зөрчиж байгаа гэж үзэж байгаа. Уус зөрчигдсөн байна. Тэгэхээр энэ журмыг яаралтай солихгүй бол үндсэн хуулийн цэцэд өгнө. За ер нь бол парламентэд энэ эрх нь байгаа. Би сая чуулган дээр мэдгдлээ. Хүн одоо та өөрийнхөө машиныг 2 дугуйтай байна уу 3 дугуйтай байна уу нэгэн тал энэ зах зээл дээр үнэлэгдэж байгаа өмч. Тэгэхээр энэ өмчийг хиндээ зарна уу эсвэл зарахгүй байна уу энэ бол өөрийнх нь хүний асуудал. Тэгтэл та заавал машина 4 дугуйтай болгож иж өмчийнхөө захиран зарцуулах эрхийг хэн нэгэн даргын зөвшөөрлөөр авч болохгүй. Тэгэхээр энэ журам бол үндсэн хууль зөрчигдсөн байна. Тэгэхээр цаашдаа манай иргэд автомашин хэн нэгэнд худалдан борлуулах нэр шилжүүлэхээр бол заавал онцлогоонд орох шаардлага болгоно. За одоо онцлогоонд орохгүй бас шилжүүлэлээ гэхэд бас зарим иргэдийн зүгээс л одоо нэг зах зээл дээр зах дээрээс одоо ингээд автомашин худалдаж авлаа гэхэд бүрэн бүтэн байдал нь алдагдсан байвал эргээд тэр худалдаж авсан иргэн хохирох бас асуудал. Энэ онцлогоонд орох асуудал чинь бол зам дээр тээврийн одоо замын хөдөлгөөнд оролцох асуудал байхгүй. Би өөр юм яриад байгаа нь энэ өмч хүн тэрийг сэлбэгэнд авч болно ямар ч байдлаар ашиглаж болно шүү дээ тийм үү. Энэ хуулийн хүрээнд эргэцсэн хувьд хүн өмчөө захиран зарцуулахдаа хэн нэгэн даргаас асуудгүй л байх хэвээр. Тэр оншилгоонд жилдээ хэд орно одоо яах юм тэр зам тээврийн бодлого баг. Гэхдээ үндсэн хууль битгий зөрчөөч. Хүн машинаа худалдахад заавал нэг даргаас зөвшөөрөл авдгийг л бол энэ үндсэн хууль зөрчөөд байна л гэж.